220 мегаваттын хүчин чадалтай гэж тодорхойлсон Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар Оросын албаны улсаас авдаг эрчим хүчний импортыг зогсоох боломжтой болно. Одоогийн байдлаар манай улс Оросын албаны улсаас 170 мегаватт, оргил ачааллын үед 196 мегаватт эрчим хүчийг импортлож байгаа юм. Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд импортын хэмжээ ч өснө гэсэн үг. Харин импортоор авч байгаа эрчим хүчийг усан цахилгаан станцаас авах боломжтой. Сүүлийн 20 жилийн туршид яригдсан Эгийн голын усан цахилгаан станцыг эх 5 жилд ашиглалтанд оруулахаар зорж байгаа төслийн багийнхан усан цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг энд онцолж байна. 2020 онд эрчим хүчний хэрэглээ 1600 мегаватт болж өсөхөд дотоодоос зохицуултыг хийхин тулд усан цахилгаан станцын хүчин чадлыг хамгийн багадаа 300 мегаваттад хүргэх шаардлага тулгарч байгаамаа. Олцоогоор хэмжээг нь өсгөх тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бол яг одоохондоо хэд гэдгийг би тоосны хэлэх боломж алга батлагдаад тезүү батлагдаад үндсэн тооцоо гэсэн дараа хэмжээг нь явах бах. Тэгэхдээ ямар ч сан 200-аас илүү болохын төлөө явж байгаа гэж бол. Энэ мандаас давхар ураш өгөх нь үгээр эрчим хүчний эрчим хүчний одоо өртөг гэж ярьдаг үйлдвэрлэж байгаа эрчим хүчний хэмжээ бол өртөг нь буураад хэмжээ нэгснэ гэсэн үг. Усан цахилгаан станцыг ашигласнаар эдийн засгийн өндөр өргөөжтэй хэдий ч сүүлийн 20 жилд үйл ажиллагааг нь гацаасан нь улс төрийн оролцоотой болохыг салбарынхан хэлдэг. Байгаль орчин цэрэг нөлөөтэй гэсэн үгээр ард иргэдийн тархийг угааж исэн үеч байдаг. Гэтэл усан цахилгаан станц нь эрчим хүчний үйлдвэрлэл дундаа хамгийн бага хорон нөлөөтэй тооцогддог байна. Дэлхийн хэмжээнд 10 том цахилгаан станц байдгийн 7 нь усан цахилгаан станц юм а. Өөрөөр сэргийгт эрчим хүчгээд дэлхийд даяараа хөлөө зөвшөөрөөд дэмжиж ахтал усыг нь ялгаж аваад хортой гэж яриад байгаа байхгүй. Тий. Яг нөлөөлөл ярих юм бол салхин станц гэсэн хөрсийг хуйлруулдаг. Одоо сүүлийн судалгаагаар салхины чигийг өөрчлснөөр цагуурын өөрчлөлтөнд хүртэл нөлөөлдөг салхин барахдаг бас тэгж л ярьж байгаа. Гэхдээ утаа гаргадгийг бодвол хамаагүй экологийн хувьд цэвэр. Дэлхийн нийтээр нүүрсний хэрэглээг 50% хүргэх зорилт тавьсан байдаг. Харин манай улсын эрчим хүчний хэрэглээний 95% нь нүүрснээс шууд хамааралтай. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 5% ч хүрэхгүй байгаа гэсэн үг. Харин усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нэмэгдэх юм а.